Das war auch so, das war mal die ja, aber wir dann so mal was. Өнцөг булан бүрт суугаа Казак ард түмний үндэсний баяр болох Наврусын баяр, нарны баяр одоо эхэлсэн. Одоо бүгд одоо баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. За манай гэр бүлийн хувьд бол энэ суугаа хүн бол манай ээж байгаа. За энэ баруун гадар сууж байгаа хүмүүс баз Женвик. За манай дүү Аскар. За миний хань бол тэр цэнхэр офцтой базаргүл. За манай дүү базаргүлийн дүү комбат гүлгээд. За ингээд дүүнстэй ингээд Наврусын баяраа сайхан өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингээд нийт ард түмэндээ Наврусын баярын мэндийг хүргэе. Улс сон болсон, ак мал болсон гэж өрөё. За, идцээ. Монголд амьдарч байгаа нийт Казак хүмүүстэй Наврусын баярын мэнд хүргэе. Улс он болсон, ак мол болсон. Энэ жил болохоор Наврусын баяр айгүй өргөн тэмдэглэж байна. Манайх болохоор манайд одоо хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За Наврузаар болохоор манайх болохоор элбэг ширээ дүүрэн юм засахад энэ жил болохоор айгүй ажил үйл хөтөлбөртэй юм болгоно элбэг тийм болохыг. Тийм учраас манайх энэ жил Наврусын баярыг болохоор өргөн тэмдэглэж байна. Нийт Монголд сууж байгаа ахын дүүстэй болон аав ээж хайртай батны бүх хүмүүстээ Наврусын баярын мэндийг хүргэе. За манайд болохоор одоогоор энэ Наврузаар яг гол ширээнд дастарханд маань тавигдах хамгийн ихний юм болохоор баварцаа гэж байгаа. Жентиг болохоор 7 төрлийн холцтой хийдэг. Энэ дотор бүх одоо аруулаас ахуулаад гурил, буудаа, хөөц буудаа гэдээ бүгдийг нь ингэж жент гээд энэ манай Казак үндэсний бас нэг үндэсний хоол байдаг. За дараагийнх нь болохоор аруул. За энэ болохоор шар тос. За манайх болохоор энэ жилдээ Наврусын баяраар бас бүх юмаа өөрийн гараар хийсэн. Элбэг одоо бид нэр болохоор дастарханыг болохоор аль болох дүүрэн хийх ёстой. Зочид ирэхээр энэ тоолгой болон цүүжийг хамгийн хүндтэй хүмүүст ингэж тавьдаг. Идшний үеэр бас бид нэр махыг болохоор ингэж Наврусын махыг Наврузд бэлтгэх цагаан идэ бүгдийг нь хадгалж агаад одоо хавар болонгуудаа Наврусын баяраар гаргаж ирдэг. Тэгээд 7 төрлийн холцтой ийм арцтай шүл байгаамаа. Энэ болохоор манай үндэсний одоо хамгийн Наврусын баяраар хэрэглэгддэг шүлийн юм аа. За
өнөөдрийн наурсын баяраар одоо өчигдөр энэ охин маань ингээд ийм сайхан тасар хамаа дэлбэг бүх сайхан юмнуудаа өөрийн гараар хийгээд ингээд бидэнд ингээс гаднаас ирсэн зочин ахгүй хамаатан садандаа инг сайхан гараа гаргаж хийж өгж үйлчилсэн бэр хүү хоёртаа баярлалаа. Наурс Америкт дээрэн гутг болсон жастар узак болсон. Хомор жастар узак болсон харгаа дарам. Рахмет. Тэгээд хайртай шүү та хэдтэй. Хүү маань бол өнөр өтгөн гэр үлээ бас манай хүү. 5 сайхан хүүхэдтэй 5 сайхан хүүхдийг над үүлчих гэдэг. 5 сайхан ийм сайхан ач нарыг төрүүлж өсгөж өгсөн бэрдэ хайртай шүү. Та нартаа аз жаргал эрүүл хамгийн сайн сайхныг хүсье. Үргэлж ингэж гэр бүлд нь нэлбэг дэлбэг байхын өлзийтэй сайхан өрөөдийг дэвшүүлье. Сон болсон, ах мол болсон, наурс хоттой болсон.